За хамтдаа чимээгүй цагаа эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв дасгалжуулагч гэж байна. Библийн ишлэл нь Номлогчийн үгс 1:2. Хоосноос хоосон агаад хоосны хоосон бүгд хоосон ажээ гин. За залбираад эхэлцгээе. Эзэн минь би таны өмнө ирлээ. Таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд таны илчлэл ойлголт, таны үг намайг удирдан дагуулж, намайг өөрчлөх болтугай, шинжлэх болтугай гэж залбирч байна. Амен. Бид жилийн өмнө мужийн авраг баг болсон хэдий ч бүгд хэдийнэ мартчихсан юм шиг санагдлаа. Энэ нь Номлогчийн үгс номын нэг ишлэлийг надад бодогдуулсан юм. Дэлхийн зүйлс нь миний амьдралын утга учир хүсэл эрмэлзлийг хангаж чаддаггүй. Сургуулийн хөл бөмбөгийн дасгалжуулагчдын нэг болох дасгалжуулагч Петерснийг Библиэс хуваалцаж өгөөч хэмээн Христэд тамирчдын нөхөрлөлдөө би урьлаа. Ихэнх насанд хүрэгчдийн ухаалаг зөвлөгөөнөөс намайг татгалцсан тэр үед дасгалжуулагчийнхаа үгэнд орж бай гэсэн Петерсний үг миний сонирхлыг татваа. Дасгалжуулагчийн зөвлөгөө нь маш хүчтэй нөлөө их байдаг учраас залуу тамирчид дасгалжуулагчаа хүндэлж тэднийг анхааралтай сонсдогтой холбоотой ажээ. Дасгалжуулагч Петерсон гэртээ амарч кино үзэж гэр бүлтэйгээ цагийг өнгөрөж болох байсан ч тамирчдын нөхөрлөлд ирсэн юм а. Тэр бидэнд Христэд амьдралаа зориулж бидний нүглийг цагаатгахын тулд өөрийгөө золиос болгосон Есүс Христийг хүлээн зөвшөөрч амьдрна гэдэг нь ямар утга учиртай болохыг тайлбарласан юм а. Харин тэр шөнө би амьдралаа Есүс Христэд өгсөн юм. Дасгалжуулагч Петерсон гайхалтай залуу байсан ч бусдын л адил төгс биш байваа. Тэр Христ дотор алхаж байхдаа ч гэсэн тэмцэж байсан гэдэгт би итгэлтэй байна. Алдаа зөрчил маань Христийн төлөө ямар нэг зүйл хийхэд саад болох байдлыг бид зөвшөөрдөг. Бид Бурхны нэгүсдийг мартдаг. Намайг аврахын тулд дасгалжуулагч Петерсон цаг зав зүрх сэтгэлээ зориулсанд би байнга талархаж байдаг гэж. Исая 40:28. Чи мэдгүй гэж чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан эзэн дэлхийн хязгаарыг бүтээгч нь эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч чадал барагдсанд нь хүч нэмдэгэ. Матай 16:24. Тэгээд Есүс шав нартаа хэн нэг нь миний араас дарахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загламаагаа авч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр амиа алдна. Харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийг олно. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх бэлээ. Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх бэлээ. 2 Коринт 9:8. Та нарыг Бурхан бүхий л өрөөлөөр бэлхаах чадaltaй. Харин та нар бүх зүйл, бүхий л талаар үргэлж сэтгэл хангалуун байж аливаа сайн үйлээр дүүрэн байгаарай. Эфес 5:8. Урд нь харанхуй байсан та нар өдгөө эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яваа. Бүх сайн, зөвхт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна. Ингэхдээ эзэнд таалагдах юмыг олоо гэж. Амен. Тэг бүгдээр хамтдаа эзний үгээр өсцгөөе. Амен. Бурхан ивэг